За сайн байцгаана уу? Математикийн хичээлээр 12 дугаар ангийн сурагчдын давхар функцийн уламжлал сэдвээр сурагчгийн 100-аас 134 дугаар бодлогыг бодох зөвлөмжийг та бүхэндээ төлөвлөж байна. За хамгийн эхлээд бодлогод хэрэглэгдэх томьёонуудаас сэргээн саний бүгдээрээ. За нэгдүгээрт нь давхар функцийн уламжлалыг яаж олох вэ? За эрэг тэнцүү f g от x гэсэн давхар функц байлаа гэж үзгээд уламжлал нь f' g от x үржих нь g функцээсээ давхар уламжлал авах юм аа. За хоёрт нь зэрэгт функцийн уламжлал эрэг тэнцүү x-ийн n зэрэг гэсэн функцээс уламжлал авахдаа зэргийн илтгэгч нь урдаа үржигдээд илтгэгчээс нэг хасагдана. За гуравт нь эрэг тэнцүү синус x гэсэн функцийн уламжлал эрэг тэнцүү косинус x гэдэг. За дөрөвт нь эрэг тэнцүү косинус x гэсэн функцийн уламжлал эрэг зэрэг тэнцүү хасах синус x гэдэг. За тавт нь эрэг тэнцүү натурал логарифм x гэсэн функцийн уламжлал нэг их бахан x гэсэн функц байна. Эрэг тэнцүү y-ийн x зэрэг гэсэн функцийн уламжлал y-ийн x зэрэг өөрөө байх юм аа. За эдгээр томьёонуудыг ашиглаад дараах бодлогыг хэрхэн бодох вэ гэдэг дээр бүгдээрээ ярилцъя. За нэгдүгээр бодлого нь эрэг тэнцүү синус 2x-ээс сум 3 гэсэн бодлого байна. За энэ давхар функц учраас эхлээд бүгдээрээ f(x) функц нь аль функц вэ? g(x) функц нь аль функц вэ гэдгийг ялгаж ойлговол цаашлаа давхар функцийнхаа уламжлалыг олоход туслах юм аа. За анхны үндсэн функц бол f(x) гэсэн функц бол синус x гэсэн функц байна. Энэ бодлогын хувьд gx гэсэн функц нь болохоор 2x-ээс сум 3 гэсэн функц байна. За эндээсээ энэ нэгдүгээр томьёосоор бодлогоо бодох юм бол эрэг штрих тэнцүү f-ээс уламжлал авж байгаа учраас синус функцийн уламжлал косинус 2x-ээс сум 3. За дараа нь g функцээс уламжлал авах гэсэн байгаа учраас энэ 2x-ээс сум 3 гэсэн функцээс уламжлал аваад ялгуурын уламжлал тус бүрийн уламжлалуудын ялгууртай тэнцүү учраас 2x-ийнх нь 2 3 гэсэн тогтмол тооны уламжлал тийг байх юм аа. За 2 нь урдаа үржигдээд косинус 2x-ээс сум 3 гэсэн хариу гарч байна гэсэн. За хоёрдугаар бодлогон дээр f(x) гэсэн функц нь x-ийн n зэрэгт гэсэн зэрэгт функц байна. gx функц нь болохоор косинус x гэсэн функц. За одоо уламжлалаа олох юм бол зэрэг функцийн уламжлал маань бол илтгэгч нь урдаа үржигдээд илтгэгчээс нэг хасагддаг учраас 2 нь урдаа үржигдээд 2-оос нэг хасагдаад косинус x болох юм. За одоо g функцээс уламжлахаар косинусын функцийн уламжлал маань бол хасах синус x болно гэсэн. За хасах 2-ыг үржих нь косинус x-ийг үржих нь синус x. За энэ маань бол бидний тригонометри гэсэн хичээл дээр үтсэн ёсоор бол синусийн давхар функцийн томьёо гарна гэсэн. За 3 дугаар бодлого. 3 дугаар бодлогын хувьд f(x) гэсэн функц нь аль функц нь байна вэ? Натурал логарифм x g функц нь болохоор x-ийн квадрат гэсэн функц байна гэж үзэх юм. За одоо тэг уламжлалаа авахаар натурал логарифм x-ийн уламжлал маань бол нэг их бахан x квадрат байна. За урьдчилан нь x квадрат g функц буюу x квадратаас уламжлал авахаар уламжлал авна. За x квадратын уламжлал бол 2x хуваах нь x-ийн квадрат x-үүд нь хуваагдаад 2-ыг хуваах нь x гэсэн хариу гарах юм аа. За дөрөвдүгээр бодлогын хувьд f(x) функц нь бол y-ийн x зэрэг
функц байна. Gx функц нь болохоор 3-аас нь x гэсэн шугам функц байна гэж үзнэ. За одоо уламжлалыг нь авахаар y-ийн 3-аас нь x зэрэг үржих нь одоо илтгэгчээс уламжлал авна. За тэгээ 3-ын уламжлал бол тийг байдаг. Хасах x-ийн уламжлал хасах 1 учраас хасах y-ийн 3-аас нь x зэрэг боллоо. За 5 дугаар одлогын хувьд бол f(x) функц нь x-ийн 5 зэрэг гэсэн зэрэгт функц. Gx функц нь болохоор 3x-аас нь 1 гэсэн функц байна. За уламжлалыг нь авахаар илтгэгч нь урдаа уржигдээд илтгэгчээс нь 1 хасагдана. Үржих нь g функцээс уламжлал авна гэсэн. G функцээс уламжлахаар 3x-ийн уламжлал 3, 1 гэсэн тогтмол тооны уламжлал g учраас 3, 5-ын 15 үржих нь 3x-ээс 1-ийн 4 зэрэг. За гэх мэтчлэн эдгээр функцүүдийнхаа давхар функцийг хэрхэн олсон талаар одоо жишээгээ судлаад сурагчид та бүхэн сургачийн 100-аас 134 дугаар одлогыг бодоорой.